Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Сайн байна уу? За одоо бүгдээрээ Power BI дээрээ CSV файлыг оруулж үзье. За CSV файл гэдэг нь ерөнхийдөө comma separated value буюу таслалаар тусгаарлагдсан текстийг хэлдэг. За өөрөөр хэлбэл энэхүү CSV файл маань за note, word гэх мэтчлэн маш олон төрлийн энгийн програмууд дээр шууд нээгдэх боломжтой текст файл гэсэн үг. За өөрөөр хэлбэл таслалаар тусгаарлагдаж өгсөн текст файл гэсэн үг. За таслалаар нь Power BI шууд багна гэж таниад оруулж ирэх боломжтой байдаг байгаа. За тэгэхээр бүгдээрээ get data хэсгээсээ text CSV гэдгийг сонгоод за файлынхаа байгаа замыг буюу за desktop дээр Power BI гэсэн фолдер дотроос за бүгдээрээ population гэдэг фолдер руу орж үзье. За тэнгууд энэ фолдер дотор CSV 3 файл байна. За тэгэхээр эхнийхээ файлыг бүгдээрээ сонгоод open даръя. За эхний CSV файл маань орж ирж байна. За CSV файл оруулж ирэхэд эхний байдлаар бидэнд орж ирж байгаа датаг харуулж өгдөг. За тэгэхээр бид нар ямар төрлийн дата орж ирэх гэж байна вэ гэдгээ энэхүү хэсгээс харах боломжтой байна. За энэ бүх таслалаар тусгаарлагдсан байсан өгөгдлийг Power BI маань шууд багна болгож таниад хүснэгт болгон файлыг маань оруулж ирж байна. За мөн бид нар энэхүү хэсгээс тусгаарлах тэмдэг нь за таслал байх юм уу? За альсвал зай байх юм уу? Цэг байх юм уу? Тайп байх юм уу гэх мэтчлэн юугаар тусгаарлагдаж байгаа гэдгээ сонгох боломжтой байгаа. За ерөнхийдөө CSV файл маань хөвчлэн таслалаар тусгаарлагдсан учраас таслалаар тусгаарлагдсан гэдэг нь автоматар идэвхжээд багнуулт салж орж ирсэн байна. За мөн бид нар энэхүү хэсгээс load дээр дараад шууд дата оруулж иж болно. За альсвал transform data дээр дараад датагаа бид нар шууд импортлж оруулж ирэхээс өмнө засвар өөрчлөлтүүдийг хийх боломжтой байгаа. За өөрөөр хэлбэл багна нэмэх, хасах, мөр устгах гэх мэт үйлдэлүүдээ шууд хийгээд явах боломжтой. За бүгдээ эхлээд датагаа шууд оруулаад ирье. За load дээрээ дараад датагаа уншуулчих. За дата маань уншиж орж ирж байна. За энэхүү хэсэг дээр гарч ирж байгаа өөрчлөлт маань ерөнхийдөө дата оруулж ирэхэд за мөн датан дээрээ өөрчлөлт оруулахад асуудаг хэсэг байгаа. За бид нар датан дээр өөрчлөлт оруулаагүй учраас apply дээр дарах шаардлагагүй шууд өөрөө харилж байна. За эхний орж ирсэн хүснэгтээ бид нар харах юм бол нийтдээ маш олон багантай өгөгдөл байна. За дахин бүгдээрээ CSV файлыг оруулж ирье. За хоёр дахь файлыг нь бүгдээр оруулж ирье. За энэ хоёр файл маань бол хоорондоо аль нэг багнаараа холбогдох боломжтой өгөгдлүүд байгаа гэсэн үг. За хоёр хүснэгтийг хоёулыг нь ашиглах учраас тусад нь датануудаа оруулж ирж өгч байна. За дараагийнхаа хүснэгт буюу датагаа бүгдээрээ харцгаая. За түрүүний хүснэгтийг бодвол арай багантай цөөн мөртэй дата байна. За бүгдээрээ load дараад оруулж ирье. Хоёр хүснэгт маань ороод ирлээ. За одоо бүгдээрээ data view-роо ороод харах юм бол за эхний хүснэгт маань маш олон багантай хүснэгт байна. За мөн нийтдээ 270 мөртэй хүснэгт байна. За тэнгууд дараагийн хүснэгт маань болохоор 266 нийт мөртэй ийм хүснэгт байна. За бүгдээрээ хамгийн ихний багныг идэвхжүүлээд харъя. За тэгвэл 266 мөртэй за 266 тусдаа утга байна гэж юм. За тэгэхээр энэ хүснэгт дээр огт давхцаагүй энэхүү кодоор нь таниулж өгсөн байна гэсэн үг. За гэх мэтчлэн бид нэр CSV буюу таслалаар тусгаарлагдсан текст одоо тэмдэгт өгөгдлийг оруулж ирж үзлээ. За энэхүү CSV файлын маань давуу тал нь за note, word гэх мэт тексттэй ажиллах маш энгийн програмууд дээр нээгдэх боломжтой ийм файл гэдгээрээ давуу талтай байгаа. За мөн бид Excel файл оруулж ирэхдээ за хүнсний data хэсгийн Excel workbook гэдгийг сонгоод за файлынхаа байршлыг зааж өгнө. За миний оруулж ирэх гэж байгаа файл бол desktop-ийн Power BI гэсэн фолдер дотор байгаа файл байна. За тэгэхээр бүгдээрээ энэхүү Excel өргөтгөлтэй файлыг сонгоод оруулж ирье. За Excel өргөтгөлтэй файлыг оруулж ирэхэд тухайн
Excel дээр байгаа шийтүүдийг бидэнд санал болгож харуулдаг. За өөрөөр хэлбэл энэхүү population гэсэн Excel маань дотроо энэхүү 3 шийттэй байсан гэсэн үг. За тэгэхээр бид нэр энэхүү хэсэг дээрээс аль шийтүүдэд ашиглахын тэрхүү шийтүүдэд идэвхжүүлээд сонгож өгнө. За энэхүү дата гэсэн шит дээр ямар мэдээллүүд байгааг бидэнд харуулж өгч байна. За тэгэхээр бид нар энэхүү дата гэсэн шитийг ашиглана. За мөн дараагийн 2 дахь шитийг мөн ашиглана гэд. За зөвхөн энэ 2 шитийг ашиглах учраас бүгдээрээ ашиглах 2 шитээ сонгоод load дараад оруулж өгье. За тэгэхээр бидний оруулж ирсэн 2 хүснэгт маань энэхүү хэсэгт харагдаж байна. За бүгдээрээ data view дээрээ оруулж ирсэн датагаа харъя. За тэгэхээр бүгдээрээ сая data болон metadata гэсэн 2 Excel-ийн sheet буюу Excel файл дээрээс оруулж ирсэн. За data гэсэн sheet дээр байсан хүснэгт бидэнд харагдаж байна. За дараагийн metadata дээр байсан хүснэгтийг бүгдээрээ харцгаая. За тэгэхээр ерөнхийдөө Excel дээр бид нэр шинээр sheet-үүд буюу хуудсууд үүсгээд ажиллаад явах боломжтой. За тэгвэл Power BI дээр Excel файл нь орж ирэхдээ тухайн sheet бүрийг сонголт болгон харуулад за тэндээс бид нэр ашиглах гэж байгаа sheet-үүдээ сонгоод оруулж ирнэ. За өөрөөр хэлбэл тухайн нэг sheet дээр байгаа хүснэгт маань тусдаа нэг query болж Power BI дээр орж ирдэг гэсэн үг. Их мэдчлэн бид нэр CSV файл болон Excel файлыг оруулж ирж ашиглах боломжтой байгаа. За дараагийнхаа хичээл дээрээ татсан датаныхаа замыг өөрчлөх буюу refresh хийх талаар сурцгаая.